Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Машинаасаа мэдлж байна. Ягаад гэхээр ерөөсөө бичлэг хийх зав гарахгүй байна. Нэг сумаар хоёр туулаа гэдэг шиг бичлэгээ бас давхар хийчихье гэж бодлоо. Англи хэл сурахын тулд хамгийн түрүүнд бид нэр юу хийх ёстой вэ гэхээр practice хийх ёстой байхгүй юу? Тийм болохоор Монголдоо айлсгүй бол гадаад очсон ч гэсэндээ англиар ярьдаг хүмүүс чам дээр ирээд сайн уу чиний англи хэлнийг сайжруулъя гэд хүрээд ирэхгүй тийм үү? Тийм болохоор та бүхэн одоо ингэж өөртөөхөө нөөц бололцоог харж агаад таньдаг гадны англиар ярьдаг хүмүүс дээр өөртөө очиод сайхан яриа өдөөд өөртөөхөө нөгөө нэг ханыг хаглах хэрэгтэй. Ханыг хаглахын тулд би та нарт ямар асуулт асуух уу? Ер нь ямар асуулт асуух юм бол гадны англи хэлээр ярьдаг орны хүмүүс дуртай байдгийн зүгээр байдгийн гэдгийг энэ бичлэгээрээ танилцуулъя. Манай монголчуудыг бодох юм бол ер нь гадныхан айгуу тийм нээлттэй ер нь юм энгийн сэдвэр ингээд ярихад бол айгуу тийм нээлттэй байдаг хүмүүс би өөрийнхөө туршлагаас мэдчихэж байгаа. Яагаад тэгэхээр би болохоор ерөөсөө тийм чалчаа тийм хүүхэд байсан болохоор ерөнхийдөө англи хэлийг хавьгүй ингээд хурдан сургаагүй өөрийн болгоцсон гэж боддог. Хэрвээ чимээгүй хүн байх юм бол айгуу удаан сурна. Гэхдээ хоёулаа л адилхан хичээх юм бол сурах нь тодорхой гэдэг шиг. За та одоо жишээ нь ингээл гадуур явж байгаа дасгүй бол энэ тэнд таарсан одоо ингээд одоо юу гэдэг арга хэмжээ алсгүй бол ажил дээр магадгүй тий ажил дээр чинь танай ажил дээр зөндөө олон гадны хүмүүс экспатууд ч юм уу ажилтдаг байж болно, жуулчдтай тааралдаад ярьсан ч болно. Ямар нэгэн байдлаар гадныхандаа таарлах юм бол ерөнхийдөө бидний ярьдаг нөгөө нэг энгийн сэдвүүд байдаг штэ. Цаг агаар байна тий цаг агаарын талаар ярьж болж гин эсвэл бол ажлынхаа тухай асууж болж гин аяллаа тухай асууж болж гин хэрвээ Монголд ажиллаар ирсэн байсан ч гэсэндээ ерөнхийдөө аялах дуртай тийм сониуч тийм хүмүүс бол Монголыг сонгож ирж хүмүүс ирдэг. Тийм болохоор аяллаа тухай ярьж болж гин цаг агаарын тухай ярьж болж гин гэр бүлийнхэн талаар хүмүүс ер нь ярих дуртай байдаг. Гэр бүлийнхэн талаар ярьж болж гин тэгээд ажил, гэр бүл, цаг агаар, аялал, амьдралынхаа талаар ер нь амьдралд ямар асуудал байна те яриа хөрнө бол өөрнүүлж болно. За ерөнхийдөө бол нэг асуулт хариулт гэж хичээлэн яриа маань явдаг шүү дээ. Тийм болохоор та өөрөө очивол ингээл сайн уу гэж мэдчихлэн тийм миний анхан шатны англи хэлний хичээлийг үзээрэй. Тэрэн дээр сайн уу гэл ингээл юм хүмүүс ингээл магтаал гэж хэлдэг. Магтах чи айгүй сайн зөвшөг шүү. Ер нь ингээл болж л үгүй хүнийг магтаад авах юм бол цаа идэж айгүй баярлаа л тэгэл ингээл та нарт ингээд үнэгүй англи хэлний хичээл ороод авах байхгүй юу. Тийм болохоор хамгийн түрүүнд ингээл та ямар гоё хуц өмсөн яасан гоё юм энэ чин гоё тэр чин гоё гэж магтсныхаа дараа нөгөө нэг яриагаа эхлүүлж болно тий. За ямар асуулт асууж болох вэ гэхээр хаана хүн бэ? Where are you from гэд асууж байна тий. Where are you from гэж асуухад бол хүмүүс өөрсдийнхөө талаар дуртай яа ингээд ярина бүр дэлгэрүүлчих яах тохиолдол байдаг. Энэ тэндээс ингээд төрсэн газар нэг, өвсөн газар нэг, одоо амьдарч байгаа газар нэг, ээж аав нь байгаа газар нэг ингээд нэг сонь юм түүхтэй хүмүүс бас байдаг. Тэднийг яриад эхэлчихнэ гэсэн үг байхгүй юу? За тэнгууд би одоо жишээ нь ингээд юу гэдэг Америк хүн I'm from USA гэж хэлэх юм бол танаа are you originally from there гэж асууж болно. Яагаад тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэхээр та яг тэндээс гаралтай юу? Яг Америк хүн үү гэд асууж байгаа байхгүй яа. Тэгэхээр зөндөө олон хүмүүс иммиграц хийж одоо юу гэдэг нүүж очсон байдаг. Тийм болохоор цаад хүний нөгөө нэг уг үндэс нь өөр хүмүүс байх магадaltaй. Тэр маань бас их сонирхолтой яриа үтсэн сэдв байж болдог. За where are you from? Are you originally from there гэж асуучлаа. Тэгээ дараагийнх нь авах юм бол how about your family? Is your family still there гэж асууж байгаа байхгүй. Тэрний үе гэхэд танай гэр бүл чинь одоо тэнд байгаа юу? Гэл асуун тэнгууд одоо ингээл ээж аав нь тэнд байдаг. Шал өөр газар байдаг мадаг асгүй бол бүгд л Америкт байдаг гэж бас хэлж болно. Эсвэл Германд байдаг гэж хэлж болно. Тэгэхээр бас их сонирхолтой. Тэгээд гэр бүлийн асуусан юм чи одоо ингээд do you have a big family? Чи ингээд том танаа гэр бүл том уу гэнгүүт манай гэр бол би одоо 2 эхчтэй 2 дүүтэй гэж гэдэг юм тэгэл яриад эхэлчихнэ.
Тийм болохоор энэ маань бас их хүн болгонд байдаг. Хүнийг юу ха асуултууд яг өөрийг нэггүй байдалд оруулах асуултууд гэж байдаг. Тэр асуултуудаас аль болох зайлсхийгээд бас энгийн хүн болгоны ярианы сэдв болохоор тэр асуултуудыг болохоор одоо нэг миний хэлж байгаа асуултууд бол миний туршлаган дээр нэг тийм амар хүнийг гомдоохоор асуудал бол бишээ. За тэгэл do you have a big family? Do you have any siblings? Ах ихч дүүнэр ингээд олуулаа юу? Ах ихч байгаа юу гэсэн үг байгаамаа. Ах ихч дүү байгаа юу? За хэрвээ ингээд юм хүүхдтэй гэр бүл зохиоцсон байрын тийм зохиоцсон насны хүн байх юм бол өөрийнхөө ингээд юуныхаа эцэг их тахыгаа яриад тахаас илүү нэг тийм өөрийнхөө хүүхдүүдийг өөрийнхөө гэр бүлийн хүнийг танилцуулж болж юм те. Тэгэх юм бол do you have children? Олон хүүхэдтэй юу гэд тэгээд хүүхдийн талаар яриад тэгэхээр хүмүүс юу н зохисгүй тал руугаа яваад эхэлдэг. Би 2 охинтой тэр маань өстой тийм сургууль сурж байгаа. Тийм мэрэгчлэр ажилладаг. Алсгүй бол жоохон бах юм болоо манай хүүхдтэй салахгүй гэл ингээд яриад эхэлждэг. Тэр болгоноос нь та ингээд техникаа ингээд бөглөө гаргаад дээрээс нь ингээд тэр Америк хүмүүсийн тэр асгул англи асгул канадын тэр хүмүүсийн culture ер нь бидний хатны их тийм өөр биш юм байна гэдгийг тэр хүмүүс чи биднээс тийм өөр биш юм байна гэдгийг ойлгож ирдэг. За хэрвээ ингээд гэр бүл нь тийм том биш тэгээд тэр хүмүүс өөрийнхөө тухай одоо ингээд гэр бүлийн талаар нэг их ярихыг хүсэхгүй бас хүн байж болно. Тийм үгүй гэд хариулчаад байдаг те. Тэгэх юм бол та нохоотой юу? Do you have any pets гэд асууж байгаа байхгүй. Тэнгүүд мэдээж ингээд нохоотой ясгүй болвол ингээл мууртай ч юм уу заахтай ч юм уу байдаг л тахгүй тий. Дараагийнх нь сэдв гэх юм бол амьдралын талаар ингээд ярьж болж байна. Амьдрал гэдэг нь тэр хүний одоо нөгөө нэг ер нь амьдралдаа юу хийдэг хүн гэдгийг мэдхийн тулд what you do чи ямар ажил хийдэг вэ? Ингээд өөртөөгөө адилхан ингээд чиний хүсэж байгаа сонирхож байгаа зүйлдээ ямар нэгэн адил төстэй юм байх юм бол тэрний талаар та өөрөө ч гэсэндээ арай илүү мэдлэгтэй байх бах. Тэрийг нь шал өөр юм хэлээд авах юм бол дараагийнх нь асуулт руу ороод өөртөөгөө адилхан. Та хүрээ хүүхдээ бол хүүхдийн талаар яриад эхэлчих болж байна. Та хоёр магадгүй адилхан сагсан бөмбөг сонирхдог байж болно. Тэнийг ингээ асуулт асуусаар агаад олоод мэдчихэж байгаамаа. За do you like traveling гэд travel гэдэг маань болохоор нөгөө нэг аялын талаар тий аяллахын талаар зөндөө юм асууж мэдэж болно. What are the countries you've been to? Ямар оронд амьдарч байсан бэ? Ямар газар байсан бэ? What's in your bucket list? What countries are in your bucket list? Гэх юм бол танаа чиний одоо зугаалгаж байгаа газрууд чинь ямар орон байгаа бэ? Очиж үзээгүй ч гэсэндээ ингээд мөрөдлийн хайрцагт чинь ямар орон байгаа вэ гэж бас асууж болно. За тэгээд хэрвээ хоол хийдэг хүн байх юм бол do you like cooking? За дараагийнхаа асуулт нь гэх юм бол what do you do in your spare time? What do you do in your spare time? Та өөрийнхөө завтай үед ямар юу хийх дуртай вэ? За what do you do for work гэхээр чи та ямар ажил хийдэг вэ? Хэрвээ та Монголд ирсэн хүнтэй харьцаж байгаа бол Монгол байгаа хүнтэй харьцаж байгаа бол why did you choose Mongolia? Яагаад Монголыг сонгосон бэ? What do you think about Mongolia? How do you like Mongolia? Та Монголын талаар юу гэж бодож байна? Танд Монгол таалагдаж байна уу гэдэг тэгж хэлнэ. Тэгээд Монгол таалагдаж байна уу? Монголыг юу гэж бодож байна гэдээ ирэхэд яалчгүй нөгөө одоо хүүтэн болж байгаа бол Монгол их түүтэн өнгөлтэй юм аа гэж яриад эхэлчихнэ. Тэр хүн ч өөрөө ярихгүй та өөрөө тэр сэдвийг гаргаж иж болж чинь what do you think about the weather гэж асуув тий. Weather is very cold during the winter time. It's really cold. It gets up to -35. 35 градус хүртэл хүчтэй. So how are you handling the freezing cold weather? Та энэ хүйтэн байгаа Монголд одоо хэр цогцож амьдарч байна да гэсэн тиймэрхүү
яриануудыг би өөрөө ч гэсэндээ ингээл гадны хүмүүстэй ингээд тааралдаад англиар ярих шаардлага гарах юм бол маш сайхан сэтгэлээ ажлаар ярьж байгаа бол ажлын өмнөх тэгж халаалт болгож ингэж эрэг сайхан сэтгэл төрүүлэхийн тулд за Монгол таалагдж байна уу? Юу гэж бодож исэн бэ? What was your expectations before you came? Эрхийнхаа өмнө юу гэж бодож исэн бэ? Хүлээлттэй байсан уу? How is it different? Гэл ямар өөр байна уу? Ямар байна гэд тиймэрхүү асуултуудыг бол байнга асууж байдаг. Асгүй бол хэрвээ өнөөдөр сайхан харьцангуй сайхан утаа өнөр багтай тийм нартай сайхан өдөр байх юм бол it's a beautiful day today. Өнөөдөр их сайхан нартай сайхан өдөр байна. Бага газар чинь жоохон хүйтэн байх юм бол it's very cold here. Do you feel cold? Одоо энэ жоохон хүйтэн байна. Та даарч байна уу гэд эхний ингэж ярианы тийм яриа хагалж тэр өмнөдийг бас хэлж болно. За саяны хэлсэн өгнүүдийг бүгдээрнгийн доор гаргасан та боломж гарсан үедээ өөрийнхөө англи хэлний практикийг даатлагыг хийхин тулд та өөрөө санаачлаг гаргаж эдгээр өгнүүдийг ярьж хэлж өөрийнхөө англи хэлийг бас сайжруулаарай гэж зөвлөмөр байна. За мөн та өөрийнхөө дуртай ямар нэгэн сэдв, ямар нэгэн ярихыг хүсэж байгаа зүйл байх юм бол тэр талаар мэдхүү. Та хэрэг одоо ингэж усан цэлдэг хүн байх юм бол do you like swimming? I like swimming гэж хэлж болж байна те. Асгүй бол өөрийнх нь талаар эхэлж асуугаад би тэгж боддог. What's your hobby гэж асуух юмгууд what's your hobby гэж бас нэг асуудаг юм аа. What do you do in your free time? What do you do in your spare time? Бас нэг асуудаггүй хэрнээсээ бидний асуугаад байдаг юм бол what is your job гэж асуудаг. What's your job гэж бол нэг асуудаггүй. Таны ажил юу вэ? Хаана ажилладаг вэ гэж асуухын тулд what do you do гэдгээр та юу хийж байдаг вэ гэсэн асуулт байгаа. За өөр зөндөө ингээд өөрийнхөө одоо миний хэлсний дагуу цаг агаар хобби тэгээд дээрэс нь зугаалгын талаар ингээл янз янз do you have any recommendations гэл ямар зүйлээр ер нь танд санал болгох зүйл юу байна гэд асууж байгаа бол тэр хүн бас их сайхан ярилцах боломжтой. Хэрвээ та нэг удаа ярьсан чинь бас их муухай хайртай хүн таарад өөстө бүтгэхгүй мэн гэж бас бидний одоорой 2 3 4 5 дахь орлогоо заавал хийгэрэй гэж хэлмээр байна. За миний хичээлийг үзэж сонирхсан та бүхэндээ баярлалаа.